За хүүхдийнхээ боловсролд анхаардаг хүмүүс нааш анхаарлаа хандуулаарай. Гигээ өглөө нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор нийслэлийн ерөнхий боловсролын аврах сургуулийн захирал Батамглан хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэндээ. За тэгэхээр аврах сургуулийн хувьд бол 22 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж сонссон. Тэгээд аврах дунд сургуулийн дунд сургуулийн хувьд тийм. Дээд сургууль нь 27 жил. Дээд сургууль нь 27 жил. Тийм. Ер нь дээд сургууль гэж сонсч ирснээр яг дунд сургууль гэдгийг бол төдийлөн их би миний хувьд бол нэг сонсож байгаагүй юм байна. Тэгэд энэ одоо сургуульд аврах дунд сургууль бусад энгийн одоо дунд сургуулиудаас юугаараа ялгаатай? Яагаад танаа сургуулийг бас сонгож суралцах хэвээр тэр талаар та бас өнөөдөр үзэгчтэй бас хуваалцаач тийм. За манай аврах дээд сургууль маань 1999 онд үүсгэн байгуулагдаад одоо 27 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд аврах дунд сургууль маань 2004 онд үүсгэн байгуулагдаад одоо 22 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За аврах дунд сургуулийн тухайд бол манайх одоо 6-аас 12 дугаар ангитай дунд болон бүрэн дунд боловсролыг олгодог ийм сургууль байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дунд сургууль маань ерөнхий боловсролын сургуультай яг адилхан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээлээ орно. Хажуугаар нь спортын одоо сонгогдсон төрлүүдээр 7 хоногийн 6 өдөр спортын бэлтгэлтэй хамрагдах ийм зарчмаар хүүхдүүд маань хичээлээ одоо спортоор гүнзгийрээд явдаг гэсэн үг. За тэгэхээр мөн бас аврах дунд сургуулийн маань ахлах анги нь бас спорт гадаад хэлний чиглэлээр бас төрөлжиж явж байгаа. Ер нь бол тэгэхээр манай дээд сургуулийн тухайд бол биеийн тамирын багш, дасгалжуулагч, за тэгээд хөдөлгөөний засал, за мөн СОП буюу цэцэрлэгийн багшийн манай дээд сургуульд байдаг. За тэгээд бакалаврын дараах магистрийн сургуульд бас байдаг. Тэгэхээр манай аврах сургууль маань 3 шатны сургалтыг зохион байгуулдаг гэсэн үг. Дунд, бакалавр, за тэгээд магистр гэсэн 3 чиглэлд ерөн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. За манай аврах сургуулийн үүсгэн байгуулагч болон эрдмийн зөвлөлийн хамт олноос ерөнхийдөө бол хүмүүнлэг эрүүл чирэг бүтээлч Монгол одоо тийм хөнгөсөн тийм хөтөлбөрийг хэрэгжүүлж Монгол улс даяар одоо хэрэгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хөтөлбөрийн маань үндсэн гол суурин зарчим нь юу юм бэ гэхээр ер нь их энгийн хэрнээ маш их ач холбогдолтой зүйл байдаг. Энэ маань хамгийн эхлээд харилцаа хандлагын соёл, дараа нь эрүүл ахуйн соёл, за дараа нь үүрэг хариуцлагын соёл гэсэн энэ гурван зүйлийг ер нь уртл болгож хэрэгжүүлж шившүүлсэн байна гэдгийг багш нар болон сурагч оюутнууд бид нар одоо бүр хариуцлагатайгаар энийг хэрэгжүүлээ явж байдаг. Тэгэхээр ер нь хамгийн чухал зүйл болохоор эхлээд харилцаа, дараас нь хандлага гэдэг нь маш чухал байна те. Хүмүүс одоо хүүхд оюутан сурагч багш нар чиглэл ер нь бол хамаагүй бүх хүмүүсийн хандлага ямар байна вэ гэдгээс ер нь бол их зүйлийн одоо эхлэл тавигдан гэж бодож байна. За тэгээд эрүүл ахуй, хувийн ариун цэвэр гэдэг зүйл. За тэгээд дараа нь үүрэг хариуцлага. Яаж хариуцлагатай байх вэ? Үүргээ хэрхэн ухамсарлах уу гэдэг хэмжлэн энэ гурван зүйлийг цэцэрлэгийн наснаас нь ахуулаад сурагч оюутан багш гэхгүй бүх хүмүүс ингээд одоо дөрөм зарчим шиг тэгээд аваад үзчих юм бол ер нь бол цаашаага сурч боловсроход нэг бэрхшээлтэй зүйл гарахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр одоо орчин үед чинь ер нь багшлах гэдэг багш хүний арга зүй гэдэг нь айгүй чухал болсон. Одоо өмнө нь бидний үед бол одоо багш мэдээлэл бид нарт өгдөг байсан бол одоо ер нь бол одоо бүтээлч байдлаар хээс судалгаа одоо төсөл гэх мэтлэн ийм чиглэлээр ер нь багш нар арга зүйгөө одоо шинжилж өөрчлөхгүй болвол ер нь жоохон хоцрогдох тал руугаа ороод ингэж боддог. Тийм болохоор арга зүй тэгээд хүнийг өөрөөр нь яг суралцуулах, өөрөөр нь бүтээлгэх, хийлгэх энэ зарчим руу л ер нь бол манай сургуулийн сургалт чиглэлдсэн байдаг. Гэтээ дунд сургуулийг болохоор яг ингээд хүмүүс яг спортын сургууль, яг спортоор хичээлэх хүүхдүүд л яг эдний сургууль руу ордог гэж ойлгоод байдаг. Тэгэхээр үгүй байдаг. Ер нь 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд маань их дээд сургууль сурахдаа аль ч их дээд сургуулийг сонгоод суралцах боломжтой. Аврах дээд сургуультай орж болон өөр их дээд одоо хууль сахиулах, батлан хамгаалах, за тэгээд өөр ер нь сонирхож байгаа их дээд сургууль. За мөн сүүлийн үед манай оюутнууд сүүлийн 3-4 жил бол ер нь бол Солонгос улсын их дээд сургуулиуд руу явж гээ. Япон руу, за Франц, Америк руу гээд. Гэхдээ ер нь бол хамгийн хөвчлэн их явж байгаа бол Солонгос улсын одоо Солонгосын инженерийн их сургууль, Намсуул их сургууль, Нисхийн инженерийн их сургууль, Дунгуун их сургууль, Гимээ их сургууль гэх мэтлэн олон сургуулиудтай манай хамтын ажиллагаатай ажилладаг. Тэнд бол хүүхдүүд маань мэргэжлээ сонгоод одоо суралцаад явж байгаа зүйл олон байна.
Тэгээд бас нэг ээж аауд эцэгчүүдийн маань бас нэг хандлага нь яг хүүхдүүдээ спортын амжилт гаргая гэхээс илүүтэйгээр эрүүл байлгах, бие бэлтрийг хөгжүүлэх, за тэгээд бас нөгөө талаараас хүмүүжүүлэх тал руугаа бас ер манай сургуулийг сонгодог. Тэгэхээр манай сургуулийг одоо төгсөгчнөөс ингээ харахаар яг спортын хүмүүс гэхээс илүүтэй одоо манай шатрын их мастер инктул манай сургуулийг дунд сургуулийг төгссөн. За тэгээд одоо өөр цагдаас хүчний байгууллагын за өөр одоо олон олонний танил ямар хүмүүс төгссөн тэр талаар бас. Тийм манай олонний танил сургууль одоо ер нь дурдаад баршгүй. За одоо ерөнхийдөө бол авраг дээд сургуулийг маань одоо ингээл Оюунбол, Орхонбаяр, Сүхбаат тий. За инх оргил гэх мэтлэн тэгээд ер нь дорж бодибилдингийн одоо тий дорж гэх мэтлэн ер нь бол дурдах юм бол олон Фрудав Арслан гэх мэтлэн тий Мөнхбаатар энэ төр гэх олон хүмүүс байна л да. За тэгээд дунд сургуулийн тухай ч гэсэндээ ер нь бол одоо мэргэжилдээ одоо төгсөөд ангаахын их сургууль сураад ажиллаж байгаа. За мөн хэлийн цэрэг манай хүүхдүүд бас нөгөө Улсын холбооны улсын цагдаа юуны байгуул айгүйх төгсдөг. Тэнд очиж сураад 12 дугаар ангиа төгсчөөд. Тэгээд Оросд сураад төгсөж ирээд одоо Монголдо хэлийн цэрэгт за тэгээд цагдаа хүчний байгууллагад ажиллаж байгаа маш олон хүүхдүүд байгаа. Тэгэхээр нөгөө миний ер нь баг байх үед ч гэх юм уу те шалгалт аваад шалгалтынхаа оноогоор л за тийшээ явах, нийшээ явах нь тодорхой болд байсан л да. Одоо харин яаж юм ямар цензуртэй болж байна. Хүүхдүүд маань зүгээр ийшээхээ дундаж оноогоо авцсан байх юм бол дараагийн гадагшаа явах эрх нэгддэг юм уу? Эсвэл цаад сургуулиудаас нь ямар тийм ийм нөхцөл тавьдаг юм бол тийм ийм нөхцөлийг биелүүлсэн байж ич манай сургууль сурах боломжтой ч гэх юм уу. Ямар тийм вэ? Ер нь бол Монголдо сурах хүүхдүүд маань эсэлт ерөнхий шалгалтын оноо. За тэгээ гадагшаа сурах хүүхдүүд маань ерөнхийдөө тухайн сургуулийн одоо өгцөн нөхцлүүдийг хангаж байвал тэгээд манайхаас нөгөө ISC компаниас хамтран ажилладаг манай Солонгосын сургуулиудын үйл ажиллагааг ер нь тэр компани маань авч явдаг. Тэгэхээр тэднээс бас бид нарт зөвлөгөө зөвлөмж өгөөд бид нартай хамтран ажиллаад хүүхдүүдийн маань суралцах гүүр нь болоод явцдаг байгаа. Тэгэхээр ер нь хүүхдүүд сонголтоо хийх нь л чухал. Өөрийнхөө боломжн дээрээ тулгуурлаад. ISC компанийн хувьд миний мэдхийн ер нь Солонгос Монголын харилцааг маш өндөр түвшинд гаргаж байгаа компани гэж байгуулах гэж боддог. Тэгэхээр энэ боловсролын чиглэл дээр бас яг энэ танадтай бас хамтарч. Тийм манайхтай 2017 оноос хойш хамтарч ажиллаж байна ер нь бол. Тэгээ одоо жишээ нь за би танай сургуулийг төгслөө 10 жилийн төгслөө. За төгсчөөд за Монголд биш Солонгос руу явсармаар байна гэх юм бол Солонгос талаас жишээ нь надад ямар юу явах вэ? Одоо жишээ нь боломж олох уу? Жишээ нь сургуулийн дотор байр ч гэдэг юм уу эсвэл тэтгэмж авах боломжтой ч гэдэг юм уу ямар тийм боломж л олох. Тийм энэ Солонгосын одоо ихтэй сургуулиудаа манай хамтан ажиллагааны гэрээ байгуулад за тэгээд одоо аврах сургуулийг төгсөөд Солонгосын ихтэй сургуулиудыг сонгож байгаа хүүхдүүд маань одоо яг гэрээнээр тусгагдсан одоо дотор байрны хөнгөлөлт за сургуулийн төлбөрийн хөнгөлөлт за тэгээд улиралд бас студент энтер гэх мэтлэн ер нь бол хөнгөлтөд байгаа. Тийм тэнд бол хамрагдаад явах боломжтой гэсэн. За тэгэд ямар чиглэлээр суралцах боломж байдаг юм. Солонгос руу ч гэдэг юм уу тийм. Маш олон чиглэл байгаа. Ер нь бол хүүхдийн одоо жишээ нь инженерийн бүх төрлийн чиглэл байна. За нисгийн инженерийн чиглэл байна. За тэгээд гадаад харилцаа, сэтгэл зүйч одоо юу гэдгийг тийм бүхэл төрлийн мэргэжлэрээ. Тухайн сургуулиуд маань маш олон мэргэжлүүдтэй байдаг. Эхний ээлжинд хэлний бэлтгэлтэй явна. Хэлний бэлтгэлээсээ дараа тэгээд бакалавртаа орохдоо ер нь бол өөрөө сонирхож байгаа мэргэжлэрээ тэгээд сонгоод суралцах боломжтой л гэсэн. Тэгэхээр яг манай сургуулийг болохоор хүмүүс аврах гингүүтлээ спортын сургууль байгаа даа. Ганцхан аврах дээд сургууль байгаа гэж ойлгодог. Бөхчүүд л сурдаг сургууль гэж яг тэгж ойлгодог. Яг маань бөхчүүд сурнаа. Бөхчүүд бол сурна. Гэхдээ бас тэрний тодорхой үүдэн бас ерөнхийдөө манай сургуульд одоо хоёр хүүхэд одоо TOEFL IELTS оноогоо өгөөд Солонгосын асаа их сургуульд бас 100% тэтгэлгээр сурж байгаа хүүхэд одоо 3 дугаар курсын хүүхэд байна. Америкт бүр 10 сургуулиас дуртай сургуульд орох урилга аваад явсан хүүхэд Бэлгүн Бат гэдээ манай төгсөж бас яваад тэнд сургуульд сураад ирсэн ийм хүүхэд ч байна. Гэх мэтлэн ерөнхийдөө бол ганцхан спорт биш. Ер нь бол аль хүүхдийн яг өөрөө яг хичээж чадж байгаа нь яг сурч чаддаг гэдэг шиг. Бас манай сургуулийн нэг давуу тал нь бас нэг энгийн сургуулийг бодох юм бол арай өөр нэг зохион байгуулалттай сургууль. Тэгэхээр бас хүүхд маань сууж сурахаас ахуулаад ер нь дэг журам
нөгөө хагас зэрэгжилтийн байдал гэж ярьдээ шүү дээ. Тэр нь зохион байгуулалтын сургууль. Тийм яг тийм сургуулиуд л их чухал байна л да. Одоо ингэ урагшаа хятад руу гэх юм бол 10 жилийн сургууль бүхэн яг ахлахын бүгд бүр цэргийн овц өмсөд гүүгээд гадаа ингэ гүүгээд яг нэг тийм хагас зэрэгжилтийн байдал руу ингэ явчихдээ юм л шүү дээ. Тэгэхээр зэрэг заавал тэндээ биш манайд ч гэсэн бас нэг ийм чиглэлийн одоо нэг бүх одоо хүнийг бий болгодог зүйл чадвар хүмүүжил гэдэг байгаа шүү дээ. Танай сургуульд орох юм бол бас нөгөө одоо энэ зах зээлийн нийгэмд чинь эцэг эхчүүд хүүхдтэй тэр болгоно анхаарч чадахгүй байна. Энэ анхаарлыг нь бас сургууль талаасаа сайн яг эцэг эхшийг ингэж хүмүүжүүл тал дээр бас анхаардаг сургууль юм болов гэж би бодлоо л да сая ярианаас. Тэгэхээр энэ хүмүүжил бүх зүйлийн одоо боловсролын суурь бол хүмүүжил гэж байгаа. Хүмүүжилтэй болцсон тохиолдол бол яаж сурах, хэрхэн сурах бүх арга барилаа өөрөө мэддэг болсон. Өөртөө юм гоё дадал суулгацсан байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэр энэ бол маш чухал юм болов гэж бодож байна. Тийм. Заавал нөгөө хүүхдтэйгээ нэг заа чи жоохон бадруу юм байна. Чамайг аврах сургуульд оруулнаа гэхгүйгээр ямар ч хүүхдийг танаа сургуульд бол оруулах юм бол бас гоё хүмүүжих юм байна гэж бас ойлгох юм шүү дээ. Би бол тийм. Тэгээ ер нь бол бид нар амжилтыг бол 2 3 дугаарт авч үздэг. Хамгийн эхлээд тухайн хүүхдийн төлөвшил хүмүүжил дээр нь ажиллана. За тэгээд эрүүл ах хувийн ариун цэвэр. За тэгэнгүүт ердөөсөө ингээд хичнээн мянга тоо боддог хүүхд ирээд сууж сураагүй хүний үг сонсон сураагүй байх юм бол те цаашаа ямар амжилт гарах уу гэдэг нь харагдана. Тийм учраас ерөнхийдөө бол сууж сурахаас л ерөнхийдөө бүх зүйл эхлэн гэж бид нар үздэг. Тэгээ одоо манай сургуульчмаас яг сургуулийн журамдаа бол одоо өс гэзгээ ургуулах эрэгтэй хүүхдийг бол эмэг гинж зөөхийг хүртэл хоригддаг. Тэгээд нэг одоо урангац голдуу янз овц одоо гадуур чин зарим хүүхдүүд чинь те эрэгтэй эмэгтэй мэддэхгүй л хүмүүсээс харагддаг болсон шүү. Тэгэхээр манай сургууль бол тэрийг арай үүсгдэг сургууль. Яг эрэгтэй хүн бол яг эр хүн шиг байн, эмэгтэй хүн шиг байн гэдэг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг одоо хүндэлж хайрлахаас ахуулах одоо тэрийг нь хүртэл бид нар зааж хэлэхээс ахуулаа. Ер нь бол энэ тал дээр нэлээд ажилтдаг юм сургууль байгаа. Танаа суралцагчдын хувьд бол гадагшаага хүүхдүүд бас нэлээд явж байгаа тийм. Эхнээсээ бас сая Америк энтрээс яваад ирсэн чинь. Солонгос руу гэхэд одоо жишээ нь хүүхдүүд суралцж гинөө яваад төгсөөд ирсэн хүүхдүүд байна. Суралцж байна. Ер нь одоо ойролцоогоор нэг 15 6 хүүхд суралцж байна. Хэлний бэлтгэлд бакалаврт гээд ер нь суралцж байна. Зарим нь одоо 3 дугаар курс оюутнууд байна. Тэндээ суралцсан хүүхдүүд. Магадгүй цаашаа үргэлжлүүлээд тэндээ ажиллаад амьдрах бас боломжтой. Бүгдийг нь бол одоо сайхан нөө сургууль одоо Монголоос Солонгос руу үйл ажиллагаа явуулдаг олон газрууд байгаагаас энэ IELTS-ийн бас нэг давуу тал нь гэвэл жишээ нь юу гэж ойлгосон. Яг цаашаага үргэлжлүүлээд сурах сургуулийг нь тий нөө тэр визнийх нь мэдээлэл дээр нь байт юм л шүү дээ. Ийм мэрэгчлэлтэй хүмүүс болол төгссөн хүмүүс бол ийм мэрэгчлэр Солонгост төгссөн хүмүүс Солонгост ингээд цаашаа үргэлжлүүлээд суралцаад ажиллах боломжтой ч гэх юм уу тий. Тэрнийг нөгөө зарим газар ч хэлэхгүйгээр зөв хүссэн юм л ингээд Солонгос руу ингээд явуулаад мөнгөний аваад явуулчихдаг. Тэгээд нөгөө визэн дуусаад нөгөө сургуулинд төгсчөөд цаашаа үргэлжлүүлээд ажиллах гэхээр визэнд нь тэр одоо мэрэгчлэн байхгүй ч гэх юм уу тийм асуудал үүсдэг гэж тэгжсэн. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг нь ингээд цаашаага бас үргэлжлүүлээд ажиллаад амьдрах тэр газараа ажиллаад амьдрах боломжтой бүх мэрэгжил бүх арга замыг нь сайхан гоё зааж өгдөгөөрөө бас давуу талтай гэж ойлгосон. Тэгэхээр зэрэг танаа суралцагчдын хувьд бас тэндээ ажиллаад суралцах бас боломж нээлттэй байгаа л гэж ойлгож шүү дээ тийм. Маа дээр олон юм байгууллагууд манайтай хамтарч ажиллахаар хандж байсан. Гэтэ би ер нь сонголт ихтэй IELTS сонгосон байна. Бас нөгөө юмд хандж байгаа хандлага гэдэг юм айгүй чухал. Яг бизнес биш те яг чин сэтгэлээсээ яг хүүхдүүдийн одоо амьдралд яг хэрэг болох яах вэ гэхийг бодит зөвлөгөө өгч чаддаг. Тэгээ яг альва зүйлийг зохион байгуулахдаа яг чицгэлсэн ханддаг хандлага нь ер нь алдаад одоо 17 оноос хойш 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр одоо ийм гоё хүүхдүүдийг төлөвшүүлж бий болгож байгаа сургуулийн багш нар ямар ур чадвартай ямар хүмүүс байна? Тийм манай багш нар бүгд мэрэгжлийн багш нар байдаг. Ерөнхий одоо онлын багш нар нь бүгд мэрэгжлийн яг ерөнхий боловсролын сургуульд хичээл сургалтыг орох одоо яг мэрэгжлийн багш нар. За тэгмүүд бас манад спортын мэрэгжлийн багш нар гэж байна тий. Үндэсний бүхий багш, чөлөөт бүхий багш, удаа бүх волейбол, сагсан мом гээд төрөл болгон дээр яг мэрэгжлийн багш нартай. Яг төрөл болгон дээр. Тэгээ хүүхд маань орж ирсэн хүн манайг сонгож орж ирсэн хүүхдүүд маань ганцхан үндэсний бөхөр яваад за бусад спорт чи явахгүй шүү гэж гих шаардлага байхгүй. Ер нь цагын зөрөөд өдрөн зөрж байвал 7 хоногийн 6 өдрийн
одоо өдрийг яаж өөртөө ашиглах бүрэн боломж нээлттэй. Тэн дээр бол одоо нэмэлт төлбөр мөнгө гэж бол байхгүй. Манай сургуулийн төлбөр бол Монгол улстай хоёр сургууль дотор хамгийн хамтхан төлбөртэй сургууль. Ер нь бол 7 хоногт 3 удаа одоо гадуур явж байгаа секс дугуулгын төлбөр жилээр нь тооцохдоо баг дүүндөө төлбөр багтаа сургууль. Багтаа юм тий. За тэгээд төлбөр багтаа ирнэ маш олон гой боломжуудыг хүүхдүүд олгодог юм байна. Тэгээд төрж гарсан одоо мундаг хүмүүс бас зөндөө байна. Би одоо төгсөгч нараа дурдах гэхээр одоо зарим хүмүүсээ үлдээчих гэж байгаа учраас ер нь бол маш олон одоо амжилттай. Улсын спортын ерөөл том томчууд бол бүгдээрээ л танаа сургуулиас ер нь төгссөн гэж гарсан гэж ойлгож байна шүү дээ. Ихэнх нь бол тий. За тэгэд аврах сургуулийн хувьд танад одоо дунд сургуульд чинь орохын тулд ямар шаардлага хангах вэ? Одоо эсэлт авч нь байж байна. Эсэлт эхэлсэн байна. Манай аврах дээд сургууль, дунд сургууль аль аль эсэлт эхэлсэн байгаа. За аврах дунд сургуулийн тухайд бол 5 дугаар анги төгссөн хүүхэд манай 6 дугаар ангиас эхлээд ер нь бол спортоор хичээлийн бие бэлтраа хөгжүүлэн. За тэгээд цаашаа ерөнхий эрдмийн хичээлээ үзээд бас ингээд ер нь нөгөө хүн байх гэдэг талаасаа боловсрч эхэлнэ гэсэн хүмүүс бол манайхаа сон. Манайх бол шалгалт авдаггүй нэг онцлог нь. Эсэлтийн шалгалт гэж бол авдаггүй. Тэнгүүд яг хөсөн хүүхдүүдийг бол бид нар авдаг. Буцаад бид нар сургуулийнхаа дүрм журм шаардлагуудыг тавьчихдаг. Тэнгүүд хүүхдүүд маань сураад суугаад хичээлээ одоо яваад ирэхээрээ арай нэг одоо за би яг энийг миний сэтгэл нийцэж байна гэд үлдчихэж байгаа нь үлдэнэ. Би яахгүй мэнэ би одоо эмэг гинжиж зөмөөрэн чихээ цолмоорэн гэдэг ч юм уу те эсвэл энэ ачааллыг авч чадахгүй нэ гэдэг ч юм уу тийм хүүхдүүд нь өөрснөө саналаараа гараа явчихдаг учраас бид нар шалгалт гэж бол нэг аюу өндөр босго тавиад байдаггүй. Ер нь бол хүн байхаас нь л эхлүүлдэг учраас гэх юм уу. Тэр төгсөн гарч байгаа хүүхдүүд бол бас л гайхалтай хүүхдүүд гарч ирж байна тий. Тэр бүх даваануудыг даваад гарч ирэх хэрэг тий. Ер нь бол өөрчлөгддөг. Ер нь хүн болоод гарч иж штэ тий. 21 аймаг хөтөө орон нутаг одоо тий хөтөө орон нутгаас ер нь бол манай суралцагчдын 70-80% нэрж суралцж байна. Тэгээ манай сургуулиас дунд сургууль маань бага ангиас авахараас хүсэлтэй нийслэлийн боловсролын газар өгсөн байгаа. Тэгээ дараа жилээс ер нь бол бас 1-р ангиас бас багаас нь ер нь хөгжүүлвэл тий төлөвчлийг олгох хэрэгтэй байна гэдгийг ер нь олж хараад бүр инлүү бүр манай үүсгэн байгуулагч өөрөө ер нь үлгэрэлдэг сургууль дээр авраг Батэрдэн авраг манай үүсгэн тий дархаа авраг Батэрдэн тэгээд манай үүсгэн байгуулагч өөрөө сургууль дээр ирж хүүхдүүд бас яг ингэж одоо ашигласан нугаалтураа хэрхэн цэвэрлэхий ашигласан суултураа хэрхэн цэвэрлэхий дараагийн хүндээ хэрхэн одоо боломжийг олгож өгөх гэдгийг одоо бүр өөрөө гараараа цэвэрлээд нойлоо угааж хүүхдэд тий харуул зааж хэлж өгөөд тэгээд хүүхдүүд бүр ингээд баг сургалт маягийн юм ордог шүү дээ. Тэгэхээр эндээс ерөнхийдөө л юм эхлэн гэж л боддог доо. За. Тэгэхээр энэ танаа эсэл чинь хэдний өдөр хүртэл явагдах юм? Ер нь бол манай эсэл 8 сарын 21 хүртэл явагдана. 8 сарын 20-ны өдөр хүртэл. Тэгэхээр 5 дугаар ангид төгссөн хүүхдүүд орж болох нь. Тий, 5 дугаар ангиас 5-аас төгссөн 6-аас 12 дугаар ангид. Аль анги руу орж болно тий. Тэгэхээр шалгалт өгөхгүйгээр. Тий. Шалгалт өгөхгүйгээр орох боломжтой. Тэгээ дээрэс нь яг жоохон хүмүүжээд тэгээ хөө эцэг эхчүүдийн хувьд бол хүмүүжил гэдэг бол их чухал болчиход шүү дээ. Таны түрүүн хэлж байдаг те эрэгтэй эмэгтэй мэддэггүй хүүхдүүд их болчиход байна те. Нэг бүксээ айлс эрэгтэй банд нар годомжоор явж байгаа ямар сайхан байх вэ те. Тэр зэрэг ер нь яг хүн шиг гоё төлөвшүүлээд дараагийн Монголын бас нэг те чадварлаг эрхнийг бий болгоход бол үнэтэй хоёр нэмэр оруулж байгаа сургуулиуд нэг бол аврах дээд болно дунд сургууль байна гэж ойлгох. Тэгэхээр дунд сургуульд нь бас та бүхэн хүүхдүүдээ явуулж бас яг одоо нэг өсвөр насны хүүхдүүд ч тийм үү нэг хүүхдүүд нэг ааш зам олдохгүй нэг тийм нас байдаг шүү дээ. Тийм насн дээр л яг өөртөө яг хүмүүжүүлж чадахгүй болол данаа сургуульд л аваад өгчмөр санагдаа явчлаа. Тий. За тэгээд ер нь бол авраг дээд сургуулийн талаар бол маш олон мэдээллүүдийг авлаа. Хамгийн гол нь эрүүл чирэг, бүтээлч Монгол иргэнийг хүмүүнлэг иргэнийг одоо төлөвшүүлж бий болгоно гэдэг дээр бол сургуулийн гол уран гэж ойлгож шүү дээ. За ярианы төгсгөл дээр миний асууж амжаагүй бас зүйл байвал та үзэгч хүмүүстээ хуваалцсан шүү дээ. Тэгээ манай сургуульч одоо Монголын аврах сургууль маань бас анхны олимпиад аврагыг за анхны дэлхийн авраг тий Цагаанбаатарын анхны олимпиад авраг Төвшинбаяр хэмжлэгч бас манай сургуулийг төгсөн гарсан шүү дээ. Тэгэхээр бас тэгээ үндэсний бөхөр бол одоо амжилтууд нь дурсахгүй тий тэгээд холимог тулаанч инх оргил бас манай сургуулийг төгссөн байна. Зурган бас байж. Тэгэхээр ерөнхийдөө бол
манай одоо эцэг эхчүүд маань сонголтоо хийхдээ яг хүүхдийнхаа эрүүл мэнд дээр нь тий хандлага харилцаан дээр нь ихлээл анхаарах юм болов гэдгийг их чухал. Тийм тэрнийгээ ер нь л одоо хичнээн сурлагатай хүүхд байжгаад харилцааны тоглолттой эсвэл хандлагын тоглолттой ч юм уу тий эсвэл эрүүл мэндийн асуудалтай гэдэг ч юм уу тий ийм байх юм бол бас тэгээд цаашаа амжилт гаргахын хэрхэн үргэлжлэх вэ гэдэг дээр нь бас тий судалгаа хийх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдэд хамгийн гол чухал нөлөөлөх зүйл бол орчин. Тэгэхээр манай сургуулийн одоо сургуулийн хашаа руу оронгууд чинь нэг тамхины иш, нэг шүтэнцний мод ч харагдахгүй. Тийм орчныг бол бид нар сургуультай бүр байгуулсан тийм сургууль байдаг. Тэгэхээр орчноос нь хэдийгээр манай сургууль нөгөө бүр ингэж 30 40 50 саяын төгрөгийн хөтөлбөртэй тийм гоё сургууль биш ч гэсэн юу харагдах орчин тий гадна байдлаасаа тийм биш ч гэсэн ерөнхийдөө бол хүүхдүүдтэй одоо ажиллаж байгаа багш нарын маань хичээл зүтгэл за тэгээд тэнд суран төгсөж байгаа хүүхдүүдийн маань амжилт битэл гэх мэтлэн энэгээр ерөнхийдөө бол бид нар үр дүнгээ тооцоолоод явцдаг байгаа. За гайхалтай аврах дээд сургууль болон дунд сургууль одоо 8 сарын 22-ны өдөр гэсэн тийм 21 хүртэл ер нь бол элсэлтэй авч байгаа юм байна. Тэгээд энэ талаар бас мэдээллийг бас хуваалцгаар нийслэлийн ерөнхий боловсролын аврах сургуулийн захирал Батамгалан хүрэлцэн ирж сайхан мэдээллийг хуваалцлаа. Тэгээд энэ сургуулийн талаар орчиж үзээгүй ч гэсэн яг дотор нь орсон юм шиг сайхан мэдрэмжийг авлаа. Тэгээд ер нь яг одоо энэ цаг үед бол чухал хэрэгцээтэй сургуулиудын нэг байх гэж би бодож байна. Ер нь хүүхдүүдээ ч гэсэн аваач сурах хэрэгтэй байна. Одоо ингээд утас шүрмсгээл ингээд яваад байгаа нөхдөдөг бол тий. Танад сургууль бодвол утас бариулдгүй л байлгүй тий. Хичээлийн хугацаанд бол утас барихгүй. За тэгээд аврах сургуулийн талаар бас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдоод одоо хүүхдээ сурах боломжтой байна. Ингээд таны ажил үйлс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Танай хамт олонд ажил амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дөнгөж сая аврах дунд сургуулийн талаар мэдээллийг дуулгалаа.